Одоо ингээд яг намайг ингээд яаж амьдарч байгааг ээж минь ч маам минь хардагч болоосаа гэж хүн шиг боддtiin билээ шүү дээ гэхгүй. Тэгэхээр ер нь бол яг та хоёрын минь ачшүүл гэж хэлэх байна. Аа. Сүбэдэцгийн сайттай хамтдаа ирэх үзэж та бүхэндээ яг энэ цомгчийн мэндийг хүргье. Тэгээ Сүбэдэцгийн сайтаас үзэж та бүхэндээ шинжлэлийн барьц зориулсан бэлтгэж байгаа энэ жил баярын контентын маань шинэ дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн маань хүндэт зочноор Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга мөх шиг үсгэн маань хүрсэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч сайтын маань зочин хамаарт хүрсэн ирсэн танд маш их баярлалаа. Үзэгсэлэнтэй гоё харагдаж байна үнэхээр. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн намайг хүрсэн тус маш их баярлалаа. За яг мөх шиг гэж хин юм бэ те үзэгчтэй бас өөрсдөө танилцуулаад хоёлаа ярилцлага эхлэе те гэр бүлийн хаан тухай өрхөн тухай. За би болохоор ер нь Завхан аймагт төрсөн. Тэгээд Завхан аймагт төрчөөд ер нь яг 3 стадаа би хөгжлийн бэрхшээлтэй болцсон. Тэгээд ер нь бол 3 стагаас хойш ер нь бол яг ингээ хөгжлийн бэрхшээлтэй амьдраад одоо яг Улаанбаатарт сүүлд ерөөсөө суурин амьдраад нөхөр 4 хүүхэдтэй тэгээд амьдардаг байгаа. Одоо л яг Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга гээд яг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоо үүрэг дээр энэ тал дээр илүү оролцоотой ажиллахыг хичээж ажиллаж байгаа юм хүн байна. Бас одонтой ээж ах нэ. Тэгэхээр охин хөө 3 охин 1 хүүтэй. Хамгийн бага том охин Германд сурж байгаа. Тэгээд манай 3 хүүхэд ч ойрхон 5 жилд 3 ойрхон төрсөн. Тэгээд одоо бага нь цэцэрлэгт явж байгаа. Тэгэхээр бас хүүхдэд хаан боловсролд маш сайн анхаардаг, хөдөлмөрч алдарт ихт мундаг ээж бас зочинд маань зочинд маань ирсэн байна. Тэгэхээр яг манай Монгол улс ч бас нөгөө хөгжиж байгаа орн шүү дээ тий. Тэгэхээр хөгжиж байгаа орны тухайд гэхэд бол бидний бас яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль болон тэр тогтолцооны асуудлууд харьцангуй боломжийн. Яг уу гэхээр эргээд бид нарт бас нөгөө яг энэ хуулиуд нь хөрсөн дээрээ бууж хэрэгжихгүй ч гэдэг юм уу жоохон тиймэрхүү асуудлууд л байгаа болохоос ер нь бол харьцангуй сайн явж байгаа. За тэгээд бид нарт яг олон асуудлууд байгаа. Гэхдээ хөдөлмөр эрхлээд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд ер нь өөрсдөө ажиллах юм бол боломж ажил хийж болдог. Тийм би их сургуулаа төгсөөл ажил хийжсэн одоо шиг л хийсээр байгаа. Ер нь тэгэл одоо нөгөө юу гэдгийг жирэмсэн байхдаа ч л ажил хийж явсаар гал баг өмнөх өдөр нь одоо эмнэлэгт твтэл төрөл явдаг. Ер нь иймэр байсан. Тийм учраас ер нь хүний бас нөгөө өөрийн хөдөлмөрлөх дур сонирхол илүү байх хэрэгтэй болов гэж ханаа шүү дээ. Ер нь бол одоо хөдөлмөрлийн болгыг бүтээгүүл одоо ямар ч боломжууд бол үргэлж нээлттэй байдаг байх нь. Тэгэхээр их дайчин бүсгүй шүү дээ тий. Дайчин бүсгүй маань одоо ямар мэрэгчлэр ихтэй сургууль сурдаг юм яг үндсэн мэрэгчл нь юу вэ? Би өөрөө болохоор ер нь бол эдийн засаг санхүүгийн чиглэлээр төгссөн. Тэгээд дараа нь яг бизнесийн удирдлагаар бас удирдлагын академик төгссөн байгаа. Тэгээд одоо ер нь бол байнга л өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Тэгээд одоо ер нь бол яг сүүлд нөгөө энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилласан дагууга болохоор ер нь бол нэлийн хуулийн чиглэлээр судлаад одоо бас хуулиар суралцж байгаа. Төрсөн түгээс өнөөдрийн хүртэлх мөх шиг маань амьдрал ер нь хэр дартаа үргэлжилжсэн. Одоо яг энэ хүү цаг хугацааг нэг дүгнээд ярил. Ер нь бол миний амьдрал их тийм сонио юу гэдэг нэг дардан байгаагүй. Тэгээ анх нөгөө юу гэдэг жоохон байж байгаа л те эрүүл саруул хөрхөн гүйж явж байгаа. Гинт одоо өвчтөй болол ирэх чинь одоо те тэр хүүхд байхын одоо бүхэл баяр баясгалан мэдрээгүй ч гэдэг юм уу. За тэгээд дөнгөж их сургуулаа төгсөө явжсэн чинь нөгөө ээж аав хоёр маань жил дараалаад нас барсан. Тэгээд ингээл надад асуудлууд маш их байсан. Тэгээд яг хүн чинь тэгээд айгүй сайхан өөрөө нөгөө сэтгэлээ тэгэхэд тулдаа бас даваад л тэгэл явдгийм байх гэж ойлгоод байдгийн шүү дээ. Тэгээд яг тэгэл ээж аав хоёроо нас орсон үед чи би яг нөгөө өөрөө сорсон сангийн тэтгэлэг гэдэг нэг юм сурж исэн. Тэрийгээр сурж исэн тулдаа бас ингээл харьцангуй өөрийнхөө сургууль боловсролыг үргэлжлүүлээл явсан. За тэгж явж байгаад одоо юу гэдгийг өөрөө бас дандаа л сайн хүмүүст их таарад идэв юм шиг байна. Тэгээд хаан банкнд би бас анх ажилд орж исэн. Тэгээд хаан банкнд бас намайг тухайн үедээ шалгалт аваад ороход нөгөө яг тейлер энэ хийхгүйгээр ер нь бол банкнд ажилд орсон хүмүүс чинь тейлерээр заавал дамждаг шүү дээ. Тэгээд яг би тейлер хийхгүйгээр шууд эдийн засгч болоод ажиллах боломжтой. Тийм ер нь яг бас нөгөө өөрөө бас нөгөө бас хичээдэг байсан учраас тэгээд ер нь бол өөрийнхөө замлыг бас ингээд зурсан болов уу гэж боддог. За тэгээд яг ингээд ажилд анх ороход бол бас ингээд айгүй хэцүүсэн шүү дээ. Ингээд ажлын байран дээр очиод уулзгаар уучлаарай ингээд таны хичнээн мэдлэг шаардлага ингээд тэнцэж байгаа ч гэсэн одоо таны те юу болохгүй байна. Одоо юу гэдгийг
ингээд манайх гадуур явдаг ажил хийдэг учраас та бидний шаардлагыг хангахгүй юм гэдэг юм. Иймэрхүү ингээд ажил олгогч олон татгалцсан юм дотор нулимстай тий тэгэл ингээд явж л байдаг гэсэн. Тэгээд яг хөө сүүлдээ бол яг ингээд хүн өөрийнхөө чигийг олоод зоригтой зүтгээд ирэхээр яг гэдэг өөрийнхөө за би өөр нь ингээд явах хэрэгтэй хүн юм байна гэдэг ингээд нэг өөрийнхөө замналыг олцсон. Тэгэл ажил хийж явж байгаа бол сүүлдээ өөрөө бас янз бүрийн бизнесээр орж үзсэн. Тэгэл өөрийнхөө сонирхлын дагуу гоо сайхны чиглэлээр салон ажиллуулж үзчихлээ. Тэгэл одоо юм хийж явж байгаа л одоо энэ зэрэгт хүрсэн. Тэгээд яг хоо энэ хугацаанд бол маш л олон асуудлууд байсан. Гэхдээ ер нь нөгөө хүн асуудлыг бол даваад гарчдаг. Харин одоо юу гэдгийг миний байгаа одоо хугацаа одоо жишээлбэл гэр бүл үр хүүхэдтэй байгаа юм чинь миний бас хамгийн үнэт зүйл болчихж байгаа. Тэгээд одоо бол яг энэ амьдрал дээр аягүй сэтгэл хангалуун байдаг тий. Тэгэхээр ер нь бол их тийм адармаатай амьдрал туулсан л да. Ер нь бол тэгэхээр ижи аав хоёр нь хитэн настай байхад нь хорвогийн мөхсийг үтсэн байт юм байна. Дөнгөж би ч одоо тухайч нөгөө 18 та сургууль төгсдөг гэсэн шүү дээ. 18 таахад л аав ээж хоёроо жил дараалаад алдсан. Маш хүнд цохилт. Маш хүнд цохилт байсан. Тэгээд би ч бас нөгөө хоёр ахтай хоёр эгчтэй айлын баг хүүхэд. Тэгээд ер нь яг нөгөө бага үедээ өвдцэн учраас нөгөө аав ээж маань илүү их надад анхаарал тавьдаг байсан. Тэгэл яг хоо тэгээд би өөрөө нөгөө хичээгээд онц сурдаг байсан тул да нөгөө яг аав ээжигээ өнгөрхийн өмнө би чи яг нөгөө тэр сорсон сангийн тэтгэлэг гэдэг юмд багтчихсан. Тэр нь болохоор бас ингээд нөгөө тий миний стипендтэй би чинь бас их сургууль сурж ээж стипендтэй тэгээ нөгөө хөдөө орон нутаг руу жилд нэг очиод ирэх унааны зардалтай дээрээс нь одоо юу гэдгийг би чинь нэг юм хөрхөн мөнгөнд тэтгэлгүүд авдаг. Тийм байсан учраас нөгөө бас хичнээн яг ээж аав маань ч гэсэн ингээд өнгөрөө тухайд ч бид нарт санхүү бас хэцүү болж ирнэ шүү дээ тий. Тэр үед яг өөрийгөө сургуулийг төгсөх хэмжээнд өөрөө би нэг онц сурж байсан учраас үргэлжлэл сурсаар гал тэгэл төгссөн байгаа. Тэгэхээр та л их өвчтэй сэтгэл зүйтэй хүн байна шүү. Жил дараалан эцэг эхийн хоёроо алдаад бас ингээд амьдралын хэцүү бүхэнтэй өөрөө нүр тулсан байна. Тэгэхээр бас амьдралын төлөө тууштай тэмцсэн байна. Унсан ч босож чаддаг хүмүүсийг бол одоо амьдралын төлөө тууштай тэмцэгчтэй ялагч байж чаддаа гэдэг. Тэгэхээр өнөөдөр хүртэл амьдралыг ялж чадсан байна шүү дээ. Баярлалаа. Тэгээ ер нь бол хүн тийм л юм байл л дээ. Одоо юу гэдэг ямар ч хэцүү зовлон хүнд тулгарсан. Тэгээд одоо даваад л гарах сонголт байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тэрийг ямар дагаад налаад унах юм бол тэгэл өөрөө хүн биш л болно гэж боддог. Тийм учраас одоо ер нь ямар ч асуудал гарсан одоо даваад тулаад гарнаа л гэдэг бодолтой байдаг. Магадгүй тэр үед өөртөө та ямар нэгэн байдлаар тангарч юм уу дотроо ингэж нэг амлаж исэн зүйл байдгүй. Ер нь яг нөгөө яг би түрүү хэлжсэн тий ээж маань яг намайг тэр сорсон сангийн ингээд тэтгэлэг тэнцэж байхад ээж маань бүр ингээд баярлаад амар тий миний охин чадчихээн гэл. Тэгэл миний ээж чинь бас нөгөө одоо охиндоо болдог бол хөлөө өгчихсэн л гэл ингээд бүр ингээд миний ээж чинь бол бүр ингээд бүр одоо тий миний зүрхэн дотор ингээд байнга байдаг юм шиг л юм. Тэгэл би ч ер нь үргэлж ээжтэйгээ ярьдаг. Одоо нөгөө бурхан илүү шүтгэс илүү ээжигээ зүудэндээ одоо өстө дахиад шүтэл ээжигээ сэтгэлдээ үргэлж тэгж явдаг болохоор их гоё ажил үс бүтээд байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тийм. Тэгээ яг гоё ер нь бол тэгээд бас нөгөө тухайд ээжигээ бас хичнээн насрахыг мэдэхгүй байсан ч гэсэн ямар ч байсан тийм. Ээж маань ээжийнхээ бас ч гэж баярлуулж чадчихсан 10 жилийн онд сурч төгсөжсэн. Тэгэл тэр үед чинь одоо нэг их шиг одоо тэрэгч гэдэг юм уу таяхын чилбэг байхгүй таягч байхгүй би тэр үед одоо манай аав эмчтөө надад модоор таяг хийж өгөөл би модон таяг төлөөл анх ингээл сургуульд орж явж эхэлчихсэн. Тийм учраас ер нь бол нөгөө бас хүн чинь юу байдаг юм бэлээ штэ тий ингээд нөгөө ээжигээ бас ингээ баярлуулад сансан зорьсон юм ин сургуулаа сайхан төгсчлөө дараа нь ихтэй сургуульд орчлоо тэгээд тэрийгээ бас ингээ тий өөрийнхөө хүчээр давах тийм гоё тэтгэлэгт ингээ тэнцээ явахар чинь бас нөгөө миний ээж амар гоё өөртөө ихтэй байсан баг гэж боддоо штэ тий. Члаараа нэг жаахан эмзэг маягийн асуулт асуучих. Тэгээд мэдээж таниуд хариулахгүй байж бас болно. Та түрүү ярианыхын хэлжсэн 3 настай байхдаа ингээ хөгжлөн бишэлтэй болсон гэж. Ахуй ослоос юм уу эсвэл ингээд яг юунаас болсон юм бэ? Ер нь яг тэр үед чинь яг 80-аад онд штэ 80-аас 90-ад оны хооронд чинь ер нь бол яг 87 он хүртэл юм шиг байна. Өвчин гарсан. Ер нь яг тэр өвчний л одоо улбаа юм шиг байлээ л дээ. Тэгээд эмчлэгдэх боломжгүй. Ер нь бол нөгөө саажилт гэдэг яг одоо тэр үеийн хүүхдүүд донд бол дийлэнх нь яасан. Тэгээд тухайд нөгөө вакцин гараагүй байсан. Тийм учраас бас яг өвцөн хүүхдүүд айгүй олон байдаг.
Одоо жилээр өгсөн бол бас статистик тоо мэдээллүүдийг хараад хахад Монгол бас хөгжлийн бэрхшээлээр нэмэгдэж байна. Энэ бол бас жаахан гонигтай тоо тий. Гэхдээ яг тэр хүмүүс яаж тань шиг юм сэтгэл зүгөө хүчтэй байх хэрэгтэй юм бэ? Зарим иргэд маань бол ингээд за би тийм болцсон юм чинь би юм болцсон юм чинь гэдэг сэтгэлээр нэг амархан унах тохиолдлууд бас байгаа тань. Тэгэхээр тань нар бас тийм хүмүүс зөндөл ирдэг байх. Таны хувьд яг тэр хүмүүст ямар зөвлөгөө өгч, ямар сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг вэ те? Би чи одоо Баянзүрх дүүргийн хэмжээнд одоо 9,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Түүнээс одоо бас 900-аад нь хүүхдүүд бас нэмээд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг 11 орчим төгсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо харилцаатай ажил хийдэг байхгүй. Тэгэнгүүт ер нь яг энэ дундаас одоо сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа дийлэнх шалтгаан нь болохоор бас юу байгаа. Одоо осол гэмтлээс илүү болсон байдаг. Тэгээд яг ер нь бол бид нар бол ингээл багасаа хөгжлийн бэрхшээлтэй байгаад ирэхээр миний ээж аав ч нэг өөрөөсөө маш их намайг хөгжүүлэх гэж зорддог байсан. Одоо юу гэдгийг энэ мөх шиг гэдэг хүүхдийг одоо нуучиж гэдэг юм уу те. Яна бид нар хүүхдээс ичээд байна гэж бодоогүй учраас миний одоо өнөөдрийн байгаа одоо бас тэ өдөө зэрэгтэй байгаа асуудал маань ээж аав юм аягүй их тусалтай. Тэгэхэд одоо болохоор бас ингээд одоо янз бүрийн эмгэгүүд маш их хэсэж байгаа. Тэгээд бид нар ч бас олон айлуудаар сар болгон л манай ингээл айлуудаар ороод танилцаал явахаар хүүхдүүдээ нуучихсан хүмүүс маш их байдаг. Тэгээд одоо сургуульд ороод ирэхээр нь бас хүүхдээ нууж өгдөг ч юм уу. Иймэрхүү тохиолдлоос л нөгөө хүүхд маань эргээд хөгжих тий. Тэгээд нөгөө эргээд тэр сургуультайгаа асуудал үүсгдэг ч юм уу. Иймэрхүү байдлууд маш их байгаа. Тийм учраас ерөөсө бэрхшээлтэй бол яг хөтэ бэрхшээлтэй болоо үсттэй. Тийм үсттэй тэрийг нуух шаардлагагүй. Харин ч илүү энэ хүүхдээ бид нар хөгжүүлэе гэдэг лүүг нь чиглэж ажиллах хэрэгтэй. Тэгээд одоо аутизм ч юм уу даун эмгэгтэй хүүхдүүдийн чинь бас харьцангуй хөгжүүлээд одоо мундаг авч явж байгаа эцэгчүүд маш олон байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан ер нь бол аль болох хүүхдээ багаас нь хөгжүүлээд авах юм бол би ч бас анх тэмдэглэсэн гэж байгаа шүү дээ. Бүр ингээ хэвтрээ. Тэгээл одоо юу гэдгийг өөрийгөө удирдах захирч хөдөлгөөгөө үнэлгэж чадахгүй. Тэгээл дээрэс нь одоо шест баса одоо мэдрэхгүй ч гэдэг юм уу тиймэрхүү байхад аав ээж маань намайг ингээд асарч тойлж те жилд одоо тэр одоо эмчилгээ сувилгааг нь маш сайн одоо 2 3 удаа хийдэг сэргээн сувилгуудад нь байнга хамрагдуулж исэн учраас одоо би өдөө зэрэгт ингээд босоод ирсэн явж байгаа шүү дээ тий Тэгэхээр ер нь бол энэ бол тий гэр ер нь бол гэрт нэг хүн өвчтэй байна гэдэг тэр гэр бүлийн бүгднгийнх нь одоо хичээл зүтгэл байдаг гэж хардаг тий Тэгэхээр бас нөгөө багасаа одоо өсөж байгаа орчин гэр бүлийн сэтгэл зүй дэмжлэг одоо тий тэр хүн болоод нийгэмд эзлэх байр суурьд маш том нөлөөлөл үзүүлж чадах нь шүү дээ. Одоо таны хувьд л хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй нийлээд тулж ажилладаг. Тэднэрт маань одоо ажлын байрны олдоц хэр байдаг вэ? Ажлын байр бол одоо сүүлийн жилүүдэд ерөнхийдөө маш их болсон байгаа. Тэгээд яг ингээл хөгжил бид нар ч одоо нөгөө 25-аас дээш одоо ажилтнтай бол заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуул гэж хуулийнхаа хүрээнд бодлогоор бид нар ч бас зохицуулах гал үзээд байгаа шүү дээ. Яг хоо ер нь бол нөгөө харьцангуй хүмүүсийг ингээд аваад ажиллуулъя гэхэд яг үннийг хэлэхэд нөгөө албан байгууллагуудад маань бас яг тэр тухай одоо нөхцөл байдалд нь ороод ажиллах хөгжлийн бэрхшээлтэй иргэд ховраагаад байдаг. Тэгэхээр яг л бас миний түрүүний хэлсэн. Одоо бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох нөгөө 10 жилд байхаас нь илүү одоо нийгэмшүүлэх те. Ер нь бол би бол тэр тусгай сургууль гэдэг мэдгийг ер нь бол жоохон дэмждэггүй. Тэр чинь ингээд тусгаарлаа ажиллаж байгаа болохоос тусгаарлаад ер нь бол тэгэл одоо юу гэдгийг дандаа л өвчтөе хүүхдүүдийн дунд өвчтөе хүүхдээ хараа тэрийг илүү мэдрээд байгаа. Гэтэл миний хувьд бол би өөрөө нөгөө 10 жилд байхасаа л ерөөсөө аав ээж маань нэрвэн сургуульд авчиад өгсөн. Мэдээж надад суралцахад одоо маш олон бэрхшээл яг л байсан. Одоо байгаатай бас ойролцоо бэрхшээлүүд байгаа шүү дээ. Шатаар аав ээж маань байнга л өргөөл буулгаал аваад явдаг тий. Тэгэхэд яг нэг гэр бүлийн дэмжлэг сайтай учраас би ингээл яваадсан. Тийм учраас би түрүүнд нөгөө нэвтрүүлгийн ихэнд хэлсэн шүү дээ. Ер нь бол би нөгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж юусэн боддгоо гэд. Тэгээд ингээд хүн амьтантай ярихаараа би бас тэгдэг байхгүй юу. Ер нь бол одоо хөгжлийн бэрхшээл гэдэг чинь бид нарт айгүй гоё давуу тал шүү дээ. Ингээл давуу талуудаа яриад. Тэгэхээр ер нь бол тэр одоо бид нар бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бас өөрсдөө тэр яг ингээд нөгөө одоо үндсэн суурьаас нь одоо 10 жилээс нь тий хүүхдүүдэд гоё зөв хөгжүүлээд ажлын байран дээр бэлтгэхгүй бол яг нөгөө одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ажлын байран дээр гараад ажиллахаар би ч гэсэн өөрөө олон хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа. Тэнгүүд нөгөө хүмүүс маань сэтгэл зүйн хувьд нэг үг хүнээс сонсоод ч юм уу даахгүй ч
гэдэг юм уу эмзэг тэгэл одоо сквал би намайг ер нь ажиллахгүй юм шиг байна би гарлаач гэдэг юм иймэрхүү асуудлууд их байдаг. Яг ингээд ажил хийгээд уусаад ирэхээр эргээд за ер нь ингэ тийм байна гэдэг ингээд нийгэмшид ирж байгаа юм чи шал үүрээдэг. Тэгэхээр ер нь бид нар хэлж байгаа тэр багаас нь нийгэмшүүлэх бид нар одоо хөдөлмөрт бэлтгэлтийн хүчлэн бэрхшээлт иргэний хөдөлмөрийг дэмжийл гэдэг байгаа боловч яг үнийг хэлэхэд аж ахуйн нэгжүүд бол авах сонирхол маш олон болцсон. Тэгэхээр одоо бид нар тэрний шаардлагыг хангасан хүмүүсийг бас бэлтгэх аюу хэцүү байдаг. Ижийн аавдаа их талархдаг. Одоо таны өв бураас л анзаарэгдэж байна л да. Тэгэхээр магадгүй хэрвээ идэвд одоо хорвоогийн жамаар мэдээж ижийн аав нэнд байхгүй ч гэсэн өнөөдөр охинороо бас бахархал байх байсан баг та тий. Одоо магадгүй яг хажууд ч магадгүй байгаа ч гэсэн тэнгэрээс хараад гарч байгаа. Тэгвэл аав ээж дээр нь юу ч хэлмээр байсан. Яг тэгж боддог аахгүй тий. Одоо ингээд яг намайг ингээд яаж амьдарч байгааг ээж минь ч маам мань хардагч болоосаа гэж хүн чи яг боддtiin билээ шүү дээ гэдэг аахгүй. Тэгэхээр ер нь бол яг та хоёрын минь ачшүүл гэж хэлэх байна. Үргэлж. Гал амьдралын эхлэлийг тавьж байгаа. Тий. Та хоёрынхоо ачиг одоо яг тэр хүмүүсийн хийсэн ачиг яг л би үргэлжлүүлж явж гин л гэж бодно. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг амьдралд үр төвш аз жаргалтай аливтан амьдрахад бас хань гэдэг ч зүйл маш чухал. Сайн хантай, сайхан үнэтэй гэр бүл босч амьдралаа зохиосноор бол одоо тухайн амьдрал эмэгтэй бол одоо амьдралаа аз жаргалтай амьдрах гэж бас хэлж болно тий. Тэгэхээр энэ цаг мөчид би бас таны ханы тухай асуухгүй байж чадахгүй нэ. Тэгэхээр бас ханыхаа яна өргөлжлүүлээд уйлчих гал шүү дээ. За зүгээр. Ер нь тий. Үнэн шүү тий. Тэгээд эмэгтэй хүн чинь ер нь хүүхэд тээж төрүүлэхээс хүсвэл ер нь л тэгэл бүхэл цаг үеднийг хажууд хүн байж байвал бас сайхан. Тэр хүний л нөмөр нөлгөнд амьдардаг шүү дээ. Яна амир уучлаарай гişглээд хандаа хэлчих гэж байгаа байл. Тийм. Тэгээд ер нь яг одоо би чинь бас түрүү хэлсэн шүү дээ. Ойрхон олон төрсөн. Тэгээд ер нь бас ажиллаа игээл явж идэг байсан. Тэгээд ер нь би өөрөө тийм нэг зүгээр суух чаддаггүй хүн юм шиг байлээ. Тэгээд яг тийм үед чинь бас яг нөгөө хажууд нөхөр бас сайн байж ажил энэ бүхнийг давж гарна л та. Тийм тэгэл би ч бас өөрөө дүнгиж жирэмсэн болоод бас нөгөө жолооны курс суугаад за хүүхдүүдээ өөрөө ядаж нэг нааш нь цааш нь зөөдөг болъё. Тэгэхгүй бол одоо ямар би чинь нөхрийн ажил хийхгүй зүйлгүүдээ л тэшгээл ингээл олон асуудлууд бодож ирсэн. Тэгэл тэр үед ч гэсэн манай нөхөр ер нь бол тэгэл нөгөө намайг дэмжээл машин авч өгөөл хөрх юмтэй чи сурах хэвээр ингээл бүх юмыг хийж өгчээсэн. Тий. Тэг яг миний хийж байгаа бүх ажил дээр дэмжигч байж чаддаг учраас илүү битгаар бас ер нь тий бас энэ сайхан амьдралыг ингээ бүтээг явж байгаа болов гэж бодож байна тий. Тэгэл маш их баярлаа. Одоо юу миний үргэлж дэмжигч байж чаддаг хандаа маш их баярлаа гэж хэлье. Аав ээж танд ийм сайныг хэлсэн. Харин тэгээд ер нь яг тийштэй ер нь аав ээжийн бас боддог, сандаг хүүхдтэй одоо юу гэдгийг өрөөдөг зүйл биелдэг гэдэгт би айгу итгэдэг. Тэгээ манай ээж авч ер нь дандаа л нэг тийм миний охинстаа сайхан явах байхаа гэл тэгж ер нь хэлдэг байсан. Тэгээд одоо ч гэсэн би бас яг тийм. Өөстө манай хүүхдүүдийн чи би бүр за миний охин чи одоо олимпиад аварга болох нь тодорхой болсон. Миний энэ охин ч бол ер нь бол тий чи ер нь бараг л нэг амар тий одоо юу гэдгийг Монгол улстай нэр хүндтэй юм эдийн засагч болцсон явна гэл ерөөсөө хүүхдүүдгээ бүр яг тий яриас орцсон. Тэг яг тэгэхээр ер нь манай аав ээж ч гэсэн за миний охин сайн авчих байхаа л гэл тэгдэг гэсэн. Тэгээд тэрнийх нь тий өрөөлөөр болдог гэж боддоо шүү дээ. Харин тий яг аав ээж хэлсэн үг ер нь амьдрал биелээ болдог тал биш үү тий. За энэ нэвтрүүлэг маань бол одоо шинжлэх контент учраас шинэ жилийн гоё дурсамжуудаар нь аялал болохоор байна уу болж гинэ үү тий. Энэ сэтгэлд гоё хамгийн хоногшсон шинэ жилийн баярасаа бидэнтэй бас хаалцаж ер нь хүүхд тахтаас түрүү бас ярианы хэлчихсэн аваад сурдаг байсан гэхээр олон давлын өвс бэлэгдсэн тий шүү дээ. Тэгээд би ч нөгөө яг ингээд сургуультай ангидаа онц сурдаг байсан учраас
яг ингээл шинэ жил болоод ирэхээр чинь эхлээл одоо ангиас бэлэг өгнө, дараа нь сургуулаас тэгэл байж тал би чинь Завхан аймгийнх гэжсэн шүү дээ. Аймгаас бэлэг өргөн, аав ээжээ ажлаас бэлэг өгнө гэдэг ерөөсөө тийм бэлгэнд дарагддаг. Тэгээд ер нь тийм байсан. Тэгээд манай аав ээж чинь бас ингээл айгүй өрхөн ёолкоцчаал ер нь манайх тийм нэг их гоё цэвэр цэмцгэр байдаг айл байсан. Тэгээд манай ээж чинь бас яг тийм цэвэр цэмцгэр багтал дээр айгүй юм юутай байнга ингээд бид нарыг зарчимдаадаг. Тийм учраас одоо юу гэдгийг Германых гой цэмцгэр тэгээд тэр цэмцгэр жижиг гэрт ингээд их хөрхөн жижигхэн ёлк засцсан. Тэрнийх гой чимгэлцэн. За тэгэл нөгөө нэг тэр нэг гой мандарин тэгээд ер нь аах нөгөө би ч өөрөө бэлэг авахар тэр бэлгийн дундаас нэг мандарин ч юм уу нэг альма гарч ирдэг те тэр нь их гой бид нарт одоо ч гэсэн ягаад чи би тэгдэм үү мандарин их туртай. Тэгэл ерөөсөө нэг тийм гоё тэр мандарины хаан хийж байгаа үнэрч гэдэг юм уу гэрт ч гэсэн хамгийн гоё тий. Тэгээд аав ээж минь ажлаас ирээл дандаа бэлгнүүдтэй тэгээд их бэлгэн думсан хөхтэйсэн. Тэгээд ер нь би бодтiin хайраас ер нь илүү маш хайрлагдаж өссөн хүүхэд чинь л илүү хайрыг мэдэрдэг тий. Бас дараа нь ингээд үр хөвгттэй ч гэсэн за бид нэрийг бас ингэж хайрлах хэвээр одоо хайраар дутаачих вэ гэсэн нэг тийм бодолтой болчихдөг юм шиг байгаа. Тийм учраас одоо би ч бас хүүхдүүдээр ер нь амь тавьдаг тийм хөө. Манай хиний маань мөнгөшгийн мануудад адантай ээж. Тэгэхээр хүүхдүүдийг ер нь хайраар тэгээд сайхан урмыг бас урмын үгээр бас тэтгэж явах хэрэгтэй байдаг юм байна. Олон сайхан жаргалтай дурсан чи хүүхдүүдтэй үлдээж явах хэрэгтэй юм байна. Хэдийгээр эцэгчүүд бид нар бол өнөөдөр завгүй байгаа ч гэсэн аль боломжоор баг гэхдээ заавал зав харгаж тэгээд жаргалтай дурсан хүүхдүүдтэй болсон нь жохлах тийм шүү дээ. Манай гэр бүлийн хувьд бол яг нь ер нь одоо хүмүүс бол хэлнэ л дээ. Тэгээд танах дандаа л аялал зугаалаад явж байгаа юм гэдэг байхгүй. Тэгээ яг аялал зугаалаад явж байгаа нь одоо миний одоо энэ сүүлийн жилүүдэд би бол нэлээ нөгөө яг ингээд төр тэ хөгжлийн бэрхшээл дээр эдийн чиглэлээр ингээд төрийн чиг бас ингээд чиг үүргийн дор ингээд ажиллаад явхаар айгүй завгүй болд юм байна. Бид нар яг үнийг хэлэхэд төрийнхнийг бас мэддэггүй юм билээ шүү дээ. Үнэхээр завгүй л гэдэг гэдлээ. Бид нар чинь шүүмжлэхээр бол тэгж шүүмжилдэг шүү дээ. Гэтэл яг ингээд дунд нь ороод ирэхээр хэвээр үнэхээр би бүр өөрөө жилд би чи 2 удаа одоо хужирт гэдэг тэр аав ээж маань намайг багахаас явуулдаг байсан. Аршин сувлтаа би чи жилд 2 удаа яваад ирээд би чи хувийн нөгөө нөхөртөө хамтарсан бизнес хийж байхдаа тэгээ явдаг байсан. Одоо би бүр сүүлийн жилүүдэд дөнгөн данган 1 жил явдаг гэсэн. Одоо бүр энэ жил би амралтандаа явах нь хөтөл эмнэлэгт шивтэж чадаагүй. Тэгээд яг иймэрхүү байдалтай тулгараад ирэхээр бас тэг хүн чинь ер нь за яг ийм ажил ингээд хийгээ явахаар юм байд юм байна гэд бодсон. За гэтэл нөгөө хажуугаар нь бас хүүхдүүдэд те амраамаар амьдаг. Гэтэл бол би бол яг сүүлийн жилүүдэд нөгөө тэр төрөний хүүхдүүдэдээ гаргажсэн цав бол харьцангуй багасчтэй юм байна. Өмнө нь бол би ингээд ерөөсөө төгсдөг хоёлаа амт хүүхдүүд ерөөсөө 100 төрлөөл бол аваад хөдөө яваал тэгэл одоо юу гэдгийг баргал би чинь отхон тэнгэрийн бэлд нөгөө хүүхдүүдэд өдөр бол гусанд оруулах хэрэгтэй гэл ингээд нөхөртөө нэг жижигхэн төмпөн тавьсан нөгөөдгөндөө услагчаар салааж сэлбэж хийж байгаа хүүхд тусанд оруулаад ингээд бүр аваа авчдаг. Ингэж аялдаг гэр бүлээсэн баггүй. Тэгээ ер нь бол сүүлийн жилүүдэд маш багассан байгаа. Тэгээд нөгөө хүүхдүүд маань ч ойрхон төрөөд яг тэр бол маш их цаг гаргадаг. Гэхдээ одоо бол ерөөсөө миний хувьд бол миний гэр бүл нэг номер 1 байдаг. Манай нөхрөө ч гэсэн би бас яг тийм байлгахыг тий чи байх л өстэй хамгийн чухал гэл. Тэгэнгүүт одоо юу гэдэг нөхөрт одоо нэг 2 ажил гарчихсан шүү дээ. Нэг нь гэр бүлийн ажил, нөгөөх нь бусад ажил. Тэгэх юм бол ер нь бусад ажил гэдэгт нь оруулаад нөгөө гэр бүлийн ажлыг л илүү төлхөө хүүхдэд аваад агаарт гараа ингээд тэгээ одоо хүүхдийн чи өнөөдөр тэмцээнтэй болох хайлаа хамт үзье гэх. Ер нь ингэж бит хоёр яг ийм байдаг. Тэгээд манай хүүхдүүд бас нөгөө манай дунд охин болохоор таквондогийн спортоор хичээлж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө анх орсноосоо л хөрхөн медаль аваад дандаа л алтан медаль аваад айгу өөрөө тэрэнд бас их амжилт үзүүл яваад байгаа. Тэгээд ер нь тэмцээний нь яаж ч гэсэн хоёлоо л үзнэ. Тэгээд аль нэгэн дутуу үлдчих гэж чам тийм ерөөсөө байж чадахгүй. Ер нь нэг тиймэрхүү арай илүү гэр амтай л яг тийм. Яг тэр чиглэлээр хүүхдүүдэд илүү цаг зав гаргаж амьдардаг да тэгээд. Баярлалаа. Шинэ жилийн баяр болж байгаа учраас үзэгчдээ шинэ жилийн мэргэжлийн төвшөлтөд хоёлаа төлөвлөгөө өндөрлөе.
За тэгээд ер нь бол яг хүнд бас нэг юм байдаг те хүн дотоод сэтгэлийн одоо юу гэдэг юм боловсрал гэж нэг юм байна те. Одоо гэтэл яг бид нар чинь энэ сайхан дотоод сэтгэлийн боловсрал гэдгийг бүгдөө аль илүү гаргаж явах хэрэгтэй. Одоо яг бусад боловсрал бол байх л зүйл те. Гэхдээ илүү бид нар одоо дотоод сэтгэлийнхаа энэ гоё боловсралыг илүү биендээ гаргаж биендээ хайр түгээж одоо эх 25 онд те илүү гоё амжилт бүтээлтэй тэгээд ер нь бол бас биеийн лүгөө гоё инээмсэглдэг жил байгаасаа гэж бодож байна. Тэгээд манай хүмүүсийг илүү гоё инээмсэглж амьдраасаа илүү биеийн лүгөө инээмсэглдэг болоосоо л гэж тэгээд энэ сайхан шинэ оныг бүгдээрээ эрүүлийн хаз жаргалтай өгцөцгаах байхаа гэж бодож байна. Тий. За баярлалаа. Тэгээд цэгийн сайтын энэ жил нэвтрүүлгийн маань орлог хүлээн авч нэвтрүүлгийг зарчих хэмээн хөрөлцөөсөн үзэсгэлэнтэй бүсгүйд маш их баярлалаа. За бас энэ бүх гоё зүтгэн баярлалаа. За баярлалаа. За маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд хаваа. За өөрийнхөө хүсэл мөрөөдлийн аюулгүй төлөвлөлтөөр За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн бас сайхан ажлын амжилт хүсье өрөө. Тэгээд 24 оны тухайд бас надад бас гоё амжилт ололттой жилүүд байсан. Тийм учраас 25 илүү сайхан жил байх хаа гэж энэ ганцхан миний хувьд биш хүн болгоны хувьд тийм ээ. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ Сүбэдэ цэгийн сайтаас үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж байгаа энэ жилийн баярын контентын маань өнөөдрийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарын зочноор Баян Зүрх дүүргийн хөшөөг бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга мөнх шиг манай өргөдөө оролцлоо. Тэгээд энэ дугаартай хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяртай.